Сайн байцгаана уу? Та бүхэндээ санхүүгийн боловсролын агуулгын хүрээнд даатгал сэдвт 2 дахь удаагийн тэл хичээл хүрч байна. Бид өмнөх хичээлийн агуулгын хүрээнд даатгал нь танд учирч болох аливаа эрсдэл хохирлыг барагдуулах, багасгах санхүүгийн үр дүнтэй хэрэгсэл юм байна гэдгийг ойлгосон. Энгийн үгээр хэлбэл та эрсдлийг урьдчилж хараад бага зардлаар томоохон хэмжээний хохирлоос өөрийгөө хамгаалах боломжтой гэсэн үг юм. Тэгэхээр бид бүхэн өнөөдөр орлоготой, цалинтай байна гэдэг маань тодорхой хэмжээний санхүүгийн нөөцийг өөртөө бий болгож байгаа боловч эргээд амьдрал тохиолдох тэр олон хохирол, сад бэрхшээлүүдийг даван туулах, хохирлыг барагдуулахад хэр баталгаатай, хэр хангалттай байж чадах вэ гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр санхүүгийн боловсролтой иргэн та эдгээр эрсдлийг урьдчилж тооцоод даатгалыг өөртөө сонгодог байгаа. Ингээд та даатгалын бүтээгдэхүүнийг сонгохоор болоход ямар даатгалын бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй юм бэ? Хэрхэн даатгалд хамрагдах юм бэ гэсэн асуудал үүсдэг. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр та бүхэн даатгалын хэлбэр бүтээгдэхүүний талаар хамтдаа үзэх болно. За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Таны амьдралд ямар даатгалын хамгаалалт, ямар даатгалыг эрсдлийн хамгаалалт хэрэгтэй байгаа вэ? Ямар даатгалын хэрэгцээ шаардлага байгаа вэ гэдгийг одоо бүгдээрээ тодорхойлъё. За даатгал мэдээж бидэнд хамгийн эхлээд амь нас, эрүүл мэндийн даатгал хэрэгтэй. За дараа нь автомашин, эд хөрөнгө, орон байр. Энэ бол бас одоо бид нэр даатгалд хамруулах юм хэрэгцээ шаардлага бол байдаг. Машин, байр. За өөр юу хэрэгцээтэй байж болох вэ? За мөн бусдын өмнө хүлээх хариуцлага. За осол аваар тий. Гэх мэтлэн бид өөрт хэрэгцээтэй байгаа эрсдэл учирч болзошгүй энэ хүчин зүйлүүдийг даатгалд хамруулахаар даатгал эрсдэлтэй байна гэдгийг тодорхойлж үүний дараа одоо бидэнд ямар хэрэгцээ шаардлага байгаа гэдгийнхаа дагуу даатгуулдаг. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид даатгалын хэлбэр бүтээгдэхүүний талаар тодруулж ярих юм аа. За даатгалыг ердийн болон урт хугацааны даатгал гэж ангилдаг. Ердийн даатгал нь бол таны авто тээврийн хэрэгсэл, за мөн барилга байгууламж, эд хөрөнгө, гинтийн осолтой холбоотой богино хугацааны даатгал байдаг бол урт хугацааны даатгал нь амь нас, эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хуримтлалтай холбоотой буюу таны амьдралын баталгаатай холбоотой амьдралын даатгал байдаг. За ердийн болон урт хугацааны даатгалын хэлбэрийг, сайн дурын хэлбэрийг санхүүгийн зохицуулах ороноос тогтоодог бол албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар наривчлан заашгүй тогтоодог. Тэгэхээр хэлбэр гэж чухам яг юу вэ? Хэлбэр гэдэг нь бол одоо иргэдийн амь нас, за мөн гинтийн осол, автомашин, эд хөрөнгө, хариуцлага, за өөр бас барилга байгууламж байж болно тийм. Барилга байгууламж. За тэгэхээр эдгээр хэлбэрүүдийг яагаад чухам даатгалын хэлбэр гэж зааж өгнө гэхээр барилга, хариуцлага, гинтийн осол, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, автомашин гэд ерөнхий даатгалын зүйлийг зааж байгаа. Үүн дотроо ямар эрсдлээс даатгуулах вэ гэдгийг наривчлан заах юм бол энэ маань даатгалын бүтээгдэхүүн болно. Тухайлбал за гинтийн ослын даатгалын хэлбэр. Гинтийн ослын даатгалын хэлбэр дотроо магадгүй аяллаа даатгал гэх юм бол аяллаа гинтийн ослын даатгал буюу тухайлан эрсдлийг нь заасан даатгалын бүтээгдэхүүн болж ингэж одоо иргэдэд хүрдэг байх нэ. За тэгэхээр эдгээр даатгалуудын хэлбэрүүдийг харахад бид бүхний амьдрал төгөөмөл тохиолддог зам тээврийн ослоос үүдэлтэй. За та бидний амь нас, эрүүл мэнд, за машин, эд хөрөнгө гэж юм тийм ээ. За мөн хариуцлага. За гинтийн ослыг даатгаж байдаг. Нэг даатгалын жишээ бол жолоочийн хариуцлагын албан журмын даатгал байдаг. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг
одоо даатгуулахад бидний ийм хэд хэдэн мэдлэг ойлголт хэрэгтэй байдаг. Энэ даатгалд хэн хамрагдах юм бэ? Хэрхэн хамрагдах юм бэ? За нөхөн төлбөрийг хаанаас олгодог юм бэ? Мөн жолооч таны өөрийг чи үүрэг юу байдаг гэдэг талаар мэдлэг ойлголт хэрэгтэй байдаг. За тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая. За жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд зам тээврийн хөдөлгөөнд жолоо барьж бусдын өмнө хариуцлага хүлээж оролцож байгаа жолооч бүр заавал даатгуулах үүрэгтэй. Тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолооч нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд яагаад заавал даатгуулдаг вэ гэвэл зам тээврийн ослын улмаас үүдсэн хохирлыг нөхөн төлөөлөх, хохирогчийн эрх ашигыг хамгаалахтай холбоотой санхүүгийн их усүрийг бий болгох үүднээс жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал даатгуулдаг. Хүүхэд өртсөнтэй холбоотой 2018-19 оны товчхон статистикийг дурдвал 18 он 19 оны жилийн дунджаар 1000 орчим хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Үүнээс одоо 50 орчим хүүхэд амь насаа алдсан, мөн тодорхой хувийн эрүүл мэндээр ноцтой хохирсон гэсэн юм статистик байдаг. Магадгүй зам гарч яваа хүүхдийг ч юм уу замын хөдөлгөөнд оролцож байгаа энэ хүүхдийг нэг жолооч одоо санамсаргүй байдлаар мөргсөн тохиолдолд тухайн хүүхдийн амь нас эрүүл мэндийг аврахын тулд яаралтай хагалгаанд орох, яаралтай эмнэлэг эмчилгээний зардал гарахад тухайн жолооч юм уу аль эсвэл аав ээж нь ч юм уу санхүүгийн их усүрийг зайлшгүй маш хурдан хугацаанд олох шаардлагатай болдог. Энэ хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой санхүүгийн их усүрийг бий болгох энэ даатгал бол жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь ямар эрсдлийг даатгадаг вэ гэвэл зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгөд тохирол учруулах хариуцлагын эрсдлийг бол даатгадаг. Мөн эдгээр эрсдлээс гадна жолоочийн даатгалын тохиолдолд үл хамаарах нөхцөл байдаг. Энэ бол тухайн жолооч болон хохирогчийн сэтгэл санааны эрсдэл, хүрээлэн буй орчныг бохирдуулснаас үүдсэн эрсдэл, мөн буруутай жолоочийн автомашин болон ачаанд учирсан хохирол гэх мэт эрсдлүүдийг бол жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас нөхөн төлдөггүй. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар нөхөн төлбөрийг хэрхэн авах вэ? Мэдээж даатгалын компанитай даатгалын гэрээ байгуулсан этгээд бол даатгалын компаниас нөхөн төлбөр авна. За хэрвээ магадгүй даатгалын гэрээний хугацаанд дууссан, даатгуулаагүй, даатгалын компани дампуурсан, за осол гаргасан этгээд зугтаасан тодорхойгүй байгаа энэ тохиолдолд бол хохирогчийн эрх ашигыг хамгаалах жолоочийн даатгалын тухай хуулийн үндсэн зорилтын дагуу жолоочийн даатгалын сангаас хохирогчид нөхөн төлбөрийг олгодог байгаа. Энэ жолоочийн даатгалын сан, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын компаниуд за мөн тодорхой хэмжээний санхүүгийн хууль заасан тодорхой санхүүгийн их усүрээс бүрдсэн ийм сан байдаг. Энэ санг бол албан журмын даатгачдын холбоо үйл ажиллагааг нь эрхэлж явуулдаг. За даатгалын тохиолдол гарсан үед даатгуулагч жолоочийн хүлээх үүрэг юу байдаг вэ гэвэл хамгийн эхлээд осол болсон үед хохирогчид даатгуулсан тухайгаа мэдэгдэх ёстой. Мөн даатгалын компани болон цагдаагийн байгууллагад бас ослын талаар мэдээлэх ёстой. За энэ хохирлыг бүрэн тогтоох нөхөн төлбөр олгохтой холбоотой шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх ёстой. Мөн даатгалгүй этгээд зам тээврийн осол гаргасан тохиолдолд даатгалаар хохирогчийн эрх ашигыг хэрхэн хамгаалж болох вэ гэвэл даатгалгүй тухайгаа хохирогчид мэдэгдэх, за цагдаагийн байгууллага буюу молон даатгалын шуурхай албанд ингэж хандаж энэ ослын талаар мэдээлэх үүрэгтэй. За мөн нөхөн төлбөр олгохтой холбоотой шаардлагатай баримт бичиг материалуудыг бол гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Хэрвээ зам тээврийн осол гаргасан этгээд хэргийн газраас зугтаасан бол хохирогч нь шуурхай болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. За ингээд мэдэгдснээрээ жолоочийн даатгалын сангаас бас хохирлоо барагдуулж болох ийм үндэстэй байдаг. За хохирогчид жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгоно. За ингээд олгосныхоо дараа буруутай этгээдээс тухайн нөхөн төлбөрийг нэхэмжилж авах үүрэг нь бол жолоочийн даатгалын санд шилждэг. Тэгэхээр та автомашин жолоодод замын хөдөлгөөнд оролцдог бол жолоочийн хариуцлагын албан журмын даатгал заавал даатгуулах ёстой байна. Мөн тээврийн хэрэгслийн даатгал бол сайн дурын даатгал. Тэгэхээр та тээврийн хэрэгслээ даатгуулах хэсгээ өөрөө сонгоно. За мөн энэ сайн дурын болон албан журмын даатгуулсны давуу тал гэж бол танд бол мэдээж үүснэ. Энэ маань бусдад учруулж байгаа хохирлыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар таны өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бол жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас барагдуулахгүй учраас сайн дурын тээврийн хэрэгслийн даатгалаараа барагдуулах юм боломжтой байгаа. Тэгэхээр жолооч нар маань жолоочийн хариуцлагын албан журмын даатгал даатгуулсан гэдээ одоо замын хөдөлгөөнд болгоомжгүй оролцох бус, замын хөдөлгөөнд дүрмөө барьж оролцох ёстой. Тэгэхээр тодорхой хэмжээний жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэдэг бол таны бүх одоо зам тээврийн хөдөлгөөнөөс үүдэлтэй эрсдлийг хариуцж байгаа бус тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр үнэлэгдэх энэ эрсдлийг хариуцж байгаа гэдгийг бас ухамсарлах нь зүйтэй. Тэгэхээр бид бүхэн зайлшгүй шаардлагатай
Нэгэн даатгал бол амнаас эрүүл мэндийн даатгал байж байдаг. Тэгэхээр иргэн та өөрийн амь нас эрүүл мэндээ ердийн болоод урт хугацааны альц даатгалд даатгуулж болно. Гол нь таны эрсдэл хэр байгаагаас шалтгаална даатгалын төрөл маань хамаардаг гэсэн үг. За, иргэн та өөрийн амь нас эрүүл мэндээ ердийн болоод урт хугацааны альц даатгалд даатгуулж болно. Гол нь таны тохиолдож байгаа эрсдэл аль даатгалд хамаарагдах вэ гэдгийг шийдэж байдаг гэсэн үг. За, гинтийн ослоос үүдэлтэй эмчилгээний зардал зэрэг нь бол ердийн даатгалд хамаардаг бол эргээд урт хугацааны өвчин зовлон эрүүл мэндийн асуудлууд маань урт хугацааны даатгалд хамаарагдаж байдаг гэсэн үг. За, түүнчлэн бидний амьдралд маш их тохиолдож байгаа амнаас эрүүл мэндийн даатгалын нэг жишээ бол ипотекийн зээлдэгчийн хувьд тохиолдож байдаг. Монгол банкны ипотекийн зээлд хамаарагдах журамд тухайн зээлдэгч бол амнаас эрүүл мэндээ даатгуулсан байх ёстой гэж заасан байдаг. За, энэ ямар учиртай юм бэ гэхээр мэдээж ипотекийн зээл бол өндөр дүнтэй. За, зээлийг төлж байх явцад зээлдэгч маань хөдөлмөрийн чадвараа алдах, нас орох гэх мэтчлийн эрсдэл үүсгэхэд эргээд гэр бүлд нь санхүүгийн зээлээ төлөх санхүүгийн бэрхшээл үүсгэхээс гадна зээл төлөгдөхгүй байх асуудал тохиолдож байдаг. Тэгэхээр энэ эрсдлийг энэ амнаас эрүүл мэндийн даатгал маань даатгаж байна гэсэн үг юм. За, тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй бүгдээрээ мэдэж авцгаая. Ипотекийн зээлдэгч маань зээлдэгчийн амь нас эрүүл мэнд болон барьцаа хөрөнгийн буюу эд хөрөнгийн даатгалд хамрагддаг байна. Тэгэхээр энд эд хөрөнг амь нас эрүүл мэнд. Ипотекийн зээлдэгч амь нас эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар ямар эрсдлээс хамгаалагддаг вэ гэвэл амь насаа алдах, эрүүл мэндээ гинтийн ослын улмаас, аливаа шалтгааны улмаас дал буюу түүнээс дээш өөр хөдөлмөрийн чадвараа алдах энэ эрсдлийг бол даатгуулдаг байгаа. Тэгэхээр урт хугацааны даатгал дээр аливаа шалтгааны улмаас амь нас алдахын эрсдлийг даатгуулдаг бол эрдийн даатгал дээр гинтийн ослын улмаас үүдэлтэй амь нас эрүүл мэндийн даатгалын эрсдлээ даатгуулдаг байна. За, барьцаа хөрөнгийн даатгал нь ямар эрсдэл байдаг вэ гэвэл байгалийн эрсдэл, сан техникийн эрсдэл, галын эрсдэл гэх мэт эдгээр эрсдлүүдээс хамгаалж даатгуулдаг байна. За, амь нас эрүүл мэндийн даатгалын үнэлгээ нь бол тухайн зээлийн гэрээ байгуулах үеийн зээлийн үлдэгдэл, даатгалын гэрээг сунгах үеийн мөн зээлийн үлдэгдлээр даатгалын үнэлгээ хэмжигддэг байгаа. Эд хөрөнгийн даатгалын үнэлгээ бол тухайн байрыг худалдаж авсан зах зээлийн үнэлгээ буюу тухайн байрны зах зээлийн үн байдаг. Энэ эдгээр үнэлгээнээс хамаарат даатгалын хураамжийг тодорхой хуваар тооцдог. За, амь нас эрүүл мэндийн даатгалын тухайд бол урт хугацааны даатгал болон эрдийн даатгалын компанид аль алинд нь даатгуулж болно. Гэхдээ мөн өмнө дурдсанчлан ямар эрсдлээс хэрхэн хамгаалагдах вэ гэдгээ сонгож урт хугацааны болон эрдийн даатгал даатгуулахаа шийднэ. Мэдээж аливаа шалтгааны улмаас амь насаа алдах эрсдлийг даатгуулж байгаа маань өргөн цар хүрээтэй даатгалын хамгаалалт гэж ойлгож болно. Эрдийн даатгал дээр бол зөвхөн гинтийн ослын улмаас үүдэлтэй энэ амь нас хөдөлмөрийн чадвараа алдахын эрсдлээ даатгуулдаг учраас урт хугацааны даатгал болон эрдийн даатгалын хураамж бол мэдээж ялгаатай байдаг. За, эд хөрөнгийн даатгал буюу тухайн байрны даатгалыг бол эрдийн даатгалын компани дээр даатгуулдаг байгаа. За, ипотекийн зээлийн даатгалын нөхөн төлбөр нь ямар нөхцөлтэй байдаг вэ гэвэл тухайн зээлдэгч маань амь насаа алдсан эсвэл хөдөлмөрийн чадвараа дал буюу түүнээс дээш хуваар алдсан бол тухайн зээлийн үлдэгдлээр нөхөн төлбөр нь олгогдно. Хөдөлмөрийн чадвараа дал буюу түүнээс дээш хугацаагаар төр хугацаанд алдсан бол тухайн төр хугацаагаар алдсан хугацааны зээлийн төлбөрийг бол даатгалаас хариуцдаг байгаа. Зээлдэгчийн барьцаа хөрөнгийн буюу орон сууцны даатгалын нөхөн төлбөрийг бол тухайн орон сууцнд хохирол учирсан тэр хохирлын дүнгээр нөхөн төлдөг байгаа. Мөн урт хугацааны буюу амьдралын даатгалын бидний амьдралд хамгийн ойрхон нэг жишээг бүгдээр энд авч үзье. За, хуримтлал. За, хуримтлалыг бид банкны хадгаламжаар үүсгэж болдог. Банк. За, мөн урт хугацааны даатгалын хуримтлал үүсгэж болдог. За, банкны хадгаламж болон даатгалын хуримтлалын нөхцлүүдийг энд
үзүүлье. Банкны хадгаламжинд сардаа 50,000 төгрөгийн хуримтлал хийдэг. Мөн урт хугацааны даатгалын хураамжаа сар 50,000 төгрөгийг төлдөг гэж үзье. Тэгэх юм бол банкны хадгаламжийн хүү 13%-тай. За даатгалын хүү бол илүү бодлогын хүүтэйгээ ойролцоо буюу урт хугацааны даатгалын хүү маань 10% гэж тооцъё. Яг энэ мөнгөнд дүнгээрээ тогтмол хугацаанд сард хуримтлаа хийгээд 5 жилийн хугацаанд хуримтлал үүсгэлээ гэж аль алин дээр нийтлэх нөхцөлтэйгээр тооцъё. 5 жилийн дараа банкны хадгаламж 4,200,000 төгрөг, даатгалын үнэлгээ бол 3,800,000 төгрөг. Тэгэхээр энд банкны давуу тал бол 400,000 төгрөгийн илүү хуримтлалыг бий болгож чадсан. Даатгалын давуу тал нь юу вэ гэвэл тухайн даатгуулагчийн тухайн иргэний амнаас эрүүл мэндийг давхар даатгалын гэрээгээр хамгаалж явна гэсэн үг. Энэ маань ямар эрсдэл учирч болох вэ гэвэл мэдээж 5 жилийн хугацаанд хуримтлал бий болох хугацаанд даатгуулагч амнасаа алдах, эрүүл мэндээ тодорхой хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах гэх мэтчлийн эрсдэл үүсч болно. Энэ эрсдэл учирсан тохиолдолд даатгалын гэрээний нөхцөлийн дагуу тухайн 5 жилийн дараа авах байсан нийт даатгалын үнэлгээгээр нь тооцож нөхөн төлбөрийг олгож болдог. Мөн хэрвээ амь насаа алдсан тохиолдолд өв залгамжлагчид нь үүнийг үнэлгээний хэмжээгээр нөхөн төлбөрийг нь олгож болдог. Гэх мэтчлэн энэ давуу талыг бол урт хугацааны даатгал буюу амьдралын даатгалаар бид нар бас бий болгож болно гэдэг. Өнөөдрийн хичээлээр бид бүхэн даатгалын хэлбэр бүтээгдэхүүн нөхцөлийн талаар илүү сайн мэдэж авснаас гадна та даатгалын үйлчилгээгээ эхлүүлэх гэж байгаа сонгосон бол гарын үсэг зурхаасаа өмнө тухайн даатгалын бүтээгдэхүүн болоод нөхөн төлбөрийн талаар маш сайн судалсны эцэст гарын үсэг зурх ёстой шүү. Тэгэхээр санхүүгийн боловсралтай иргэн та даатгалын бүтээгдэхүүний талаар мэддэг, ойлголттой байдаг, түүнийг амьдралдаа бас ашиглаж чаддаг байх хэрэгтэй юм. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.